хамгийн гол асуудал бол угаасаа нүүрсний ашиглаж байгаа ордууд маань өөрсдөө болохоор бол одоо аль хэсэгтээ ямар блок дээрээ ямар одоо участок дээрээ одоо агуулга нь ямар шоогоо гэдэг нь бол тодорхой үздэг л дээ. Тийм учраас энүүгээрээ голчлон одоо нөгөө дундчлалт хийх, блендинг гэж ярьдаг тэрийг хийх, гаргаж байгаа нүүрснийхээ дээжлэлтийг маш сайн хийх. Энэ асуудлаар бас гадаад хэргийн яам бол бас одоо хятад ард улсын гадаад хэргийн сайттай өртөний төвшөнд ярилцсан байж байгаа. Эдгээр нүүрс бол төлбөрөнд төлөгдсөн нүүрснүүд байгаад байна. Тийм учраас төлбөрт төлөгдсөн нүүрс учраас бол одоо энийг одоо ингээд авчгаач гэдэг талын асуудлыг бас ярьсан байж байгаа. Гол асуудал бол биднээс дахиад одоо бас эдгээр мэргэжлийн алт ерөнхий газар, за бас гайл, за бас гадаад хэргийн яам оролцуулаад за энэ нүүрсний чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн зарим авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бас энэ сургууль одоо зөвлөмж одоо импорт чиглэлийг өгөх бас нэг юм захим уулзалтыг дахиж 5 сарын одоо 9-ний хавцаа хийхээр төлөвлөж байна. Чанараас үүдэлтэйгээр бөөгнөрл үүсээд байгаа юм шүү тий эрэндээ. Үгүй ээ тэр бол яг тийм биш. Хэдэн тонн тийм чанаргүй нүүрс бөөгнөрч. 49,000 тонн гэсэн тав байж байгаа. 49,000 бол бид түрүүлсэн 44,000 нь бол энэ вагоноор гарсан. За нэг 4-5,000 орчим нь болохоор бол тэр чанаргүй нүүрсийг татаж аваад оронд нь чанартай нүүрсээ гаргах юм бол илүү ашигтай юм шиг. Хамгийн гол бид түрүү хэлсэн. Эдгээр компаниуд нь болохоор энэ нүүрсийн нөгөө төлбөрийг хийцэн компаниуд байгаа даа. За тэгээд одоо тэр тухайн үедээ гаргаж ирсэн бид түрүүс 18, 19, 20 оны нүүрсүүд хүртэл байгаа. За тэгэхээр эдгээр компаниуд нь болохоор зарим нь одоо трейдер компаниуд байсан. Ер нь ихэнх нь нэрийг харахад бол одоо хятадын компаниуд нэлээд бас байх шиг байлаа. Тэр нэрнүүд нь харахаар бол одоо бас биднээсээ өгдөг нэр биш. Тим компаниуд байгаад байгаа. Тэгээ энэ компаниуд одоо тодорхой эзэнтэй байгаа компаниудтай бол асуудал ярилцаа хийгээд дахиж ийм арга хэмжээ одоо гаргахгүй байх талаар арга хэмжээ аваад. Төлөвлөсөн нүүрс одоо тэнд байгаа гэхээр яг бид нар төлбөр буцаах уу орондоо нэг бол 50,000 тонн нүүрс одоо солилцох юм уу? Яг ямар гарц шийдэл? Харин тийм бид тэгэхээр эзэн тодорхойгүй нүүрснүүд их байгаа юм чинь. Эзэн тодорхойгүй нүүрснүүд ерөөсөө хамгийн ихэнх нь байгаа. Маш бага хэмжээний нүүрс болохоор ерөөсөө эзэн тодорхой байгаа нүүрс гэх юм бол одоо жишээ нь Эрдэнэс 5 толгой байж байгаа. За орон нутгийн 5 толгой гэж ярьдаг. Энэ хоёрын нүүрсүүд энэ гашуун сохот гаргасан багш хэмжээний нүүрснүүд бас байгаа дээ. Их нүүрснүүд нь болохоор одоо сайн дэм нэртэй. За жишээ нь тэр дотор бол одоо биднээс бас энэ галиан газтай хандаад байгаа. Эдгээр компаниудыг одоо олж өгөөч. Аль компаниас гарсан ямар их үүсвэртэй одоо тийм нүүрснүүд гэдэг асуудлыг бас тодорхойлох хэрэгтэй гэж байгаа. Сүүлээс учраас өнөөдөр эзэн бий тодорхойгүй нэ гэж бодлоо. Яг энэ хятадын гарсан 15 онд гарсан журам байж байгаа. Энэ журам дээр болохоор фотор хөхөр хоёр дээр бол хязгаарлалт тавьсан байж байгаа. Эдгээр нь бол мэдээж одоо яг нөгөө одоо хүнд бол тийм нөлөөс юм юутай сайтай биш шүү дээ. Тийм учраас энэ журмыг гарсны дараа бол одоо бас нэлээд манай талаас бол гаргаж байгаа нүүрсэн дээр бол хяналт гаргуун тавьж ирсэн үг юм билээ. Одоо бол гол нь хамгийн гол нь эдгээр бодисууд дээр хяналтыг маш сайн тавих юм шаардлага.